Ногоос төрийн бас байгууллага маань Монголд яг албан ёсоор үйл ажиллагаа ойжуулалтын ажлыг эхэлсэн нь 2007 он юм байна. Энэ жилийн хувьд болохоор зэрэг 3 булаг маань манай Утхан талбай буюу 11 дэх талбай. Утхан аймгийн сумдуудаас 3 дахь сумын маань талбай байгаамаа. Баяннууруу Дашинчлийн хураан. Дашинчилингийн хувьд болохоор зэрэг энэ жил сум орон нутгийн маань 100 жил болсон байгаа. Тэгээд манайх ойжуулалтын талбай жижиг талбайгаа суманда бүр яг албан ёсоор буцалгүй тусламжаар хүлээлгэн өгсөн байгаа. Сум орон нутгийн зүгээс тэр бүм модтой холбоотой магадгүй мод үржүүлэхийн төлөвлөгөө тийм дэг бүтцээр ашиглах байх гэсэн бодолтой байгаа. Тэндээс ч гэсэн тийм санаа хэлжсэн. Мэдээж тэр бүм мод тарих хөдөлгөөнтэй холбоотойгоор улс орон даяар ингээд одоо бүхнийг анхан шатнаас нь өсвөлээ сургаж хийж гин дэг бүтцийг байгуулж гин гэдэг их ажил өрнөж байгаа. Дашинчилингийн хувьд болохоор зэрэг дэг бүтц маань цахилгаан маань ороод ирсэн хашаалцсан тэгээ худаг ус бүгд бэлэн учраас магадгүй манай аймгийн хэмжээнд ингээд сулах зэнүүцийг бэлтгэх тийм дэг бүтц бэлэн байгаагаар харж болно. Манайх төслийнхаа ажлыг орж ирэхээс өмнө төсөл танилцуулах ажлыг 2 удаа явуулсан байгаа. Нэгдүгээр нь болохоор зэрэг орон нутгийнхаа төрийн албан агчид буюу одоо энэ орон нутагт бүх амьдралтай аж ахуйн нэгж төрийн албан агч нартай танилцуулсан байгаа. Ийм төслийг ингээ хэрэгжүүлэх гэж байгаа гэх. Үүний дараа орон нутгийнхаа иргэдэд танилцуулсан байгаа. Энэ төслийн танилцуулгыг хийхдээ хүн үзэж харах ийм зөвхөн ийм жишг загвар ойжуулалтын талбай биш, хүн амьдрах, хүний амьдрал бас эргээгээд үр өгөөж өгдөг эдийн засгт нэмэртэй тийм ойг байгуулнаа гэж танилцуулсан. Нүүбийн төлжилтийн эсрэг ямар нэг ойжуулалт хийлээ гэхэд зөвхөн ингээ ойг байгуулаад орхих биш. Газрыг ингээд одоо дахин нөхөн сэргээгээд тэндээс үр ашиг шимийн бүрддэг иргэдэд одоо тийм түшиглээд амьдрал ингээд аваа явахаар тийм ойжуулалтыг хийх хэрэгтэй гэдгийн үндсэн дээрээс бид бүхэн ойжуулалтаа зөвхөн хийдэг биш, иргэдэд чадамжуулаад тэндээс орлогын их усыг олгож нарийн ногоо тарилтыг бас илүү их анхааран ажилладаг байгаа. Цаашаад иргэд маань энэ ойжуулалтын төслийг хийсний дараа ч байсан ер нь олох ёстой орлогынх нь хамгийн том хэсэг нь бол мод үржүүлэг байна. Дараагийнх нь бол нарийн ногоо байх юм аа. Манай 100 талбайд 100 мянган мод таригдах өгөөд 40 мянган салхины хамгаалтын мод ингээд тойроод 8 давхраар 4 давхраар явна. Тэрний гол дунд нь 60 мянган мод нь жимсний модыг тарих юм байна. Цөлжилтэй газрын төлөөлөл болсон тэсвэртэй мод чацарган түлхүү таригдаад бүхний нөлөөг бас нэмэлтээр өнөөдрийн арга хэмжээнд тэгээ бусад ойжуулалтын талбайд ургаж байгаа тарвас шаарлал, өгөрцөө, чацарган зэргийг авчираад та бүхэнд амтлахаа хэлэх гээд дээжээс авчирсан байгаа. Тэгээ түүнээс амсаж үзээд манай орон нутаг бас яг иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргах юм байна гэж үзэж танилцж болно. Энэ элстэй байсан газар үнэхээр яг хөрс сайжраад тэндээс гарч байгаа үр шимийг бүртгэхийг ингээ амталж үзэх юм байгаамаа. Бусад ойжуулалтын талбай маань одоо чацагнаа урааж чадахгүй бүх асуудал болж байна. Тэгэхээр зэрэг цаашаа одоо манай Булган аймагт маань 3 сум ойжуулалтын талбайтай болсон учраас аймагтайгаа хамтраад бид бүхэн энэ ойжуулалтын талбайгаас гарч байгаа жинсээ цаашаа яаж боловсруулах вэ? Ямар гарц гаргалгаа байна? Ямар бүтээгдэхүүн хийх үү? Тэгээд манай аймгийн сум орон нутгуудын брендийг хамтдаа хийх дээр цог зөвлөлдөж хамтарч ажиллах хэрэгтэй болох юм шиг байна. Их уулзах юм шиг байна гэнэ. Бидний хувьд дуршлага юу вэ гэхээр зэрэг манай төслийг койкагаас санхүүжилээд манайх нэг чацарганы үйлдвэр байгуулсан юм байна. Тэрнийг анхнаасаа байгуулахдаа нийслэлийн хүнс үдэ аж ахуй буюу төрийн газар дээр үйлдвэрээ байгуулад нэгдүгээр боловсруулалт буюу чацарганы шүүс тос хоёроо хийгээд зөвшөөрөл юм аваад тэгээд тухайн үйлдвэрлэлийг ажилд оруулаад улсад хүлээлгэж өгсөн байгаа бас цэцэлтгүй тусламжаар. Тийм учраас магадгүй манайх аймгийн зүгээс ингээд чацаргантай холбоотой ямар нэгэн хийнэ гэвэл бидний зүгээс тодорхой хэмжээний зөвлөгөө ч юм уу хамтарч ажиллахтай санаа оноо юм хумаар тусгаж хэлж өгөх боломжтой. Манай ойжуулалтын төслийн хамгийн ихний жил ингээд замтай болж байгааг үзвэл магадгүй үнэхээр энэ жишг загварыг манай Булган аймгийн олон сумдууд өөр олон газрынхан ирж үзээд бас адилханаар хийх магадaltaй юм байна гэж ирээдүйд тэгээ сайхан төсөөл авч. Ногоо асчлын танаа хамт олон талхагч байлээ. Энэ бол Баяннуур Дашинчилингийн хонхон болог гэдэг ялангуяа бас энэ цөлжилт гэдэг олон юм байна. Тийм учраас энэ нөхцөл байдлыг зогсоох нь ерөөсөө ногоо байгууламж ногоо сэтэл хүрээлээ. Тэгээ энэ бол маш зөв зүйтэй. Одоо өнөөдөр уулзж байгаа даа бас миний хувьд бол бас
баяртай байна. Ер нь тэгээд Булган аймаг бол танай яг энэ нугаан сүлжээ төрөмс байгууллагт бол бүр их уялдаж байна. За аймгийн хэмжээнд бодлогын түвшнээс уялдаж ажиллах зүйлдэг. Булган аймаг 16 сум нэг тусгамтай. Энэ аймгийн хэмжээнд брэнд сум болон брэнд бүтээгдэхүүнтэй болох одоо бас энэ ажлыг төлөвлөлөөд үе шатаа гэдэг бага эхлэх явж байгаа. Энэ учраас ялангуяа энэ уртлын борон сум бол бас энэ яг энэ ногоо байгууламжаа түшгэлсэн. За хөлөмж болон нарийн ногооныг одоо 100 органик бүтээгдэхүүнийг одоо дотоодын сум одонтгийн ангах, аймгийн ангах, за мөн бусад одоо ээлжүүштэй болсон. Одоо энэ хүнснийг орлуулахын зах зээлийн ажлын байрыг олон өрөөгөөжтэй энэ салбарыг бол аймаг бодлогоор дэмжих нь бол зайлшгүй гэж хэлж байна. Нэг саналыг хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр миний найз Ким Сон Чол гэдэг хүн Монголд одоо нэлээд алдартай байгаа буюу манай ногоон азийн зөвлөхөөр явдаг тийм дотын хүн маань байгаа. Одоо энэ орон нутгуудад таригдсан шар урлан помидор, таруу центр бүгд тэр хүний өрсөлдөг. Манай нөгөө иргэдийг дэмжиж тэгээд нийлүүлээд ийм артад нөгөө бараагаа нийлүүлдэг. Гэхдээ заавал багшийн нөгөө өөрийнх нь тариалдаг стандартад хүрчээж нийлүүлдэг. Хүрч чадахгүй талбайнууд нь бараагаа нийлүүлж чадахгүй хуваараа орон нутгатаа зардаг байгаа. Манай аймгийн хувьд ч гэсэн Солонгос улстай харилцаа сайн байгаа. Зөвхөн залуучуудаа бид хүний үзээ Солонгос улсын Үжимботын Шинааны их сургууль сурч байна. За одоогийн байдлаар 80 төгөлд очиж суралцж байна. Хэлж уучлал, мэдээж эдийн засаг, IT, эрүүл мэндийн салбар. Энэ хүүхд залуучууд маань 4 жил сурч төгсөөд буцаад яг сумд гэж ажиллах. Төгсч ирээд сумдаа 4-5 жил ажиллаж 100% тэтгэлээр аймгийн төсөв, сумын төсвөөс шийдвэрлэж. Тэгээ эхний төгсөх хүүхдүүд 28 он төгсч байна. Тэгээ сум болгон Солонгос хэлтэй хүүхдүүд ажиллаа гэж түрүү ямар нэг төслөгчд бол Солонгос улсаас төслөгчд бол асуулахгүй. Тэгээ гүрээрэгч Баатар маань уулзахдаа хэлсэн байгаа. Дурсгалт газрууд нэлээд хэдэн газар байгаа. Тэд нарыг сайн судалж үзээрэй. Тэгээ гадныхан сайн ирж айлчилдаг болох тал дээр сайн анхаарч өгөөрэй гэж загсан байгаа. Манай байгууллагын хувьд одоо харилцагч Солонгос байгууллага бол эко аяллаар орж ирдээ маа. Ирж байгаа аялагчдыг нэг шин 2 өдрөөр өмжүүлэхэд чинь санхүүжилтүүд ордог болох дээр илүү анхаарч ажиллахаар ингээд төлөвлөж байгаа. Одоо энэ жил 400 эко аялагчийг хүлээж авсан байгаа. 9 тасархайг манай энэ сум орон нутгаас эхлэлтэй гэж ойлгосон байгаа. Магадгүй нөгөө эко аялагчдыг орж ирүүл 9 тасархайгаа дамжуулаад бид бүхэн байгаль орчны сургалтыг бас явуулах боломжтой гэж харж байгаа. 9 тасархайг бол аялагчид жуулчны баазд нь хоноглоод тэгээд тэмээ унаад ингээд дуусахаар байж идэг бол манайх болохоор нэг эко аялагчид учраас цөлжилт яаж бий болдгийг, цөлжилтийг дагаад одоо хөрс маань бас яаж ингэж доройт гэдгийг тэгвэл бид нар үүнийг яаж бууруулах вэ гэдэг сургалтыг ингээ авдаг тийм хөтөлбөртэй байх болно. Хүмүүс маань ирж үзчихэд талбай дээр маань ирж сайн дурын ажил хийх буюу мод тарьж, модны нөх ухах зэрэг ажлуудыг үзээд манай иргэдийн тариалсан одоо үр ашиг шимийн хүртэж байгаа зүйлийг үзээд бүхэн цөлжилтийг бууруулахад гар бие оролцож байгаа юм байна. Бидний хурж ирж ингээ айлчилснаар эдийн засаг тодорхой хэмжээгээр нэмэгдээд иргэд ч гэсэн цаашаа бие дагаад эндээ амьдралаа залгуулад ингээд өшөө илүү хөгжөө явах юм байна гэдгийг үзэж харсан тийм эко хөтөлбөртэй ийм жуулчлалын жижигхэн ийм жишг загварыг гаргана гэж бодож байгаа. Манай хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс маань ямарваа нэгэн утга учир үнцгийн хүм байгаль хоёрын уялдааг үзэж харах тийм хөтөлбөр болно гэж их найдаж байгаа. Тэгээ бүр аргач байгаа хэлжсэн надад нэг өгсөн даалгавар нь юу вэ гэхээр зэрэг сум орон нутгийнхаа музейг заавал үзээрэй гэсэн. Тэр музейг нь үзээд манай аймгаас музейг илүү сайн хөгжүүлж өгөөд өшөө дээрээс нь бидний зүгээс болохоор аялагч нийлүүлээд зөвхөн тэр музейг үзэх гэж биш. Тэрнээс гадна бас энэ жинхэнэ одыг харж болох төхөөрөмжтэй болгоод үл одоо Монгол даяар тэгээд өшөө аялагчид бас зорж ирдэг газар болно гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг хөгжүүлмээр байна. Од үзье гэвэл Монгол иргэж байсан 3 булаг явъя. Гаднаас ирсэн иргэд байлаа гэхэд сансрын нисгчийн төрсөн нутаг явъя гэдгээр тийм хэмжээнд хөгжүүлцгиймээр байна. Эсвэл байгаа сонжиг ногоос тусал маань яг эцсийн үсчээс салах хамгийн өөртөө төсөл юм уу гэж нэг хэлсэн. Тэр утгаараа нөгөө 3 жил бас нэлээд бодож явсан төсөл маань гинтлийн нэг байсан байна. Тэгээд манай сүмийн цаг уурын хөтөл цолчдын хөтөл бас нэлээд нөлөөсөн байна. Тэр горч байгаа
Өөрөө бол байгаль дэлхийд арга бисэд утсан бол үнээр ээлтэй хэмэлтэй. Манай дэлхий жижиг шүү, хайрлаараа, хамгаалаараа гэдэг дандаа бүх багчуудыг хэлчихдэг. Тэгээд бид хэд бас яг энэ шинэ захирлын ярьсан юм зураг болоод дуудсан байхгүй. Ингээд 17 метрийн өндөр байгалийн намын гэдлээр ажилладаг. Яг нэг соёл 39 хөлгийг ингээд хөрчингийн хийгээд тэгээ ингээд тойруулаад дандаа юм модтой. Тэр ингээд хүмүүс ингээд очиж амардаг. Энэ 371 сая төгрөгийн төсөв зураг төслийн ажлыг хэмжиж хийх болсон. Тэгээ яг одоо сая шинэ захирлыг ярихаар юм аа. Тэгээ одоо энэ дээрээс магадгүй нөгөө нэг энэ ингээд амраад тэгэнгүүт энэ нөгөө нэг одоо өөрийнх нь активд байдаг нөгөө онцлогтой. Шууд тэрийг ингээд 3 минут хараад ингээд амардаг шүү дээ. Хэдэн гац одоо юм уу ингээд харахаар юм байна. Тэр шиг юм хийх юм бол бидний хотод ялж өгөх юм өгч боломжтой юм гэж зорилгоо энийг хийчихээ. Улгаан маань аялал жуулчлалын эдийн засгийн хувьд бол хөдөө аж ахуйн салбар олон жил одоо олж авч явж байгаа. За хөдөө аж ахуйн салбар аялал жуулчлалыг яаж холбох вэ? Тэгээ Улгаан аймгийн түүх туршлага байгалийн үзэсгэлэн газруудаа бид аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгохыг төвчүүлээ. Одоо сүүлийн 2 жил ковидос хойш зөвхөн ажиллаж байна. Энэ хугацаанд бол олон дотоодын хөрөнгө оруулалт авч чадлаа.